одоо Ус аймгийн 19 сумаас Сагил сум хамгийн их цасан бүрхүүлтэй гэдэг бас цагуурын газрын мэдээлэл гарсан байсан. За тэгээд бид өхөн бас баг үрдээд Сагил сумын малчтаа сууч уулзаж газар дээр нөхцөл байдал яг ямар байгаагаас бас нэг харуулъя. Ер нь бас Ус аймгийн малчт сумуудаас ингээд мал аж ахуйн бас хүндэрч байгаа ч гэсэн бас яг газар дээрээс бас мэдээлэл багтаа байгаа. Тэгэхээр хамгийн их цастай байгаа, цасан бүрхүүлтэй байгаа Сагил сумын малчид яг энэ цаг үед ямар хөө байдалтай байгааг газар дээрээс сурвалж мэдээллийг өгөх явж байна. За энд бол одоо авны таньдаг гэр зурагчин Дамирангийн Батболгах бас баримт гэр зургууд авч явна. За мөн эрүүл мэндийн салбараас бас нэг мэдээлэл хамт явж байна. Бас ийм мэдээлэл гарсан. Чангаас мачтаас анхаарчны нэслэг явуулах боломжтой. За нэгд явж байгаа үед бас бага өгдөг. За энэ цаг үед бас сарн томогтой Сагил хөрөгийн админ бас нутгийнханда хандаад бас сайхан сэтгэлээ хандив аяны бас явуулж байгаа байна. Тэгээд тэр админтай холбогдоод алтраа админтай бас зам нийлээд явсаж байна. За бидний энэ явахыг бас Улаангон политехник коллежийн хамт болно. За Улаангон политехник коллежийн Оёдлын ангийн суралцагчид, за бусад бас суралцагчид, багш ажилчид тэгээд маш олон хүмүүс дэмжиж өөрсдийн зүгээс 30 гаруй уулт хэвэг, за бусад нэмнээ, бэлий, готол, чөдөн, гэрэл, за нойлын цаас, за хүмүүний амьдралд бас хэрэгцээтэй нарийн ширээн нэлээд олон төрлийн зүйлийг сэтгэлээ гаргана гэж бэлдэж цуглуулжээ. Бас тэрүүгээ бас бид нарт өгөөд за та нар бас малчтай очиж газар дээр явах гэж байгаа бас ингээд бидний сайхан сэтгэлийн хандивыг бас өгөөд өчгөөрөө гэмээр бас өгөө явууллаа. За яг одоо ингэ цагийн нутг руу орж ирээд хотгор гэдэг тийм улаан хотгороо одоо ингэ тонгоо явж байгаа. Замын хууртаар оваарсан байгаа сасыг таавд бас ингэ харагч байгаа. За тэгээд нэг думкар цагаан юмрууд орж ирсэн явж байна. За сумын төв дээр очиод бас сумынхнаас бас тодорхой бас нэг мэдээлэл авчаад тэгээд цаашлаад мачны хот руу явцгаанаа. За тэгээд та бүхэнд бас мэдээлэл бас хүргээд газар дээр нь ямар байгааг зураг бичлэг, за мачтын бас сэтгэл хөдлөлөөс ингээд хүргээд явахыг зорж байна. Тэгээд уулзъя.